Энэ өдөр бүх сумдын архив албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын сургалт мөн боллоо. Өнгөрсөн онд архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээлэл технологи нэвтрүүлэх ажлын талаарх улсын үзлэг явагдсан. Улсын үзлэгт манай аймгийн 6 сум 90-с дээш үнэлгээтэй дүгнэгдэж шагнагдсан байна. Баян Өнжин сум, Эрдэнэ сумын засаг даргын хамгийн газар архивын улсын үзлэгт амжилттай оролцож тэргуун байранд орсон тул аймгийн засаг даргын хамгийн газраас өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа. За танаас сум сая шагналаа архивын улсын үзлэгт амжилттай оролцоод одоо шагнал гаргаж авлаа. Баяр хүргэе. Тэгээ ер нь танаас сум 2009 онд ямар ажлаар тэргүүлв? 2010 оны ер нь төрийн архивын үзлэгтэй бэлдээд ер нь ямар ажил зохион байгуулж байна? За би одоо 2009 онд архивын улсын үзлэг очиход одоо сумынхаа стандарт албан хэрэг хөтлөлт архивын чиглэлээр бол зохисны ажлаа хийж гүйцэтгээд тэгээд одоо тэргуун байр ижилсэнтэй бол маш их баяртай байна. Тэгээд одоо үнийгээ баттгаад дахиад улмаа бүр цаашаа дахин шинжилсэн арга хэмжээ авч бас нэг ажил дээрээ ажил зохион байгуулж ил ажиллаа улам их ахиулж ажиллана гэж бодож байна. 2010 онд ер нь архивын үзлэгтэй бэлдээд ямар ажил ер нь төлөвлөж ажиллаж байна. Ер нь бол 2010 онд ямар ажил хийхээр зорилт тавьж байгаа. 2010 онд бол ерөнхийдөө би архивынхаа одоо нэг 70 дугаар данс гэдэг хүний одоо тэтгэврийн материал гэдэг тэрийг бол нэг цахим хөтөлбөрт эхний 3 жилийнхээ багтааж одоо цахим хөтөлбөрт оруулж бас ажлаа хөнгөвчлсөн маягаар тийм ажил хийж байгаа. Тэгээд нэг ерөнхийдөө сумынхаа бол бүх байгууллагыг бол энэ хэмжээнд авчиж байгууллагынхаа бичиг хэргийн ажилчдыг бол стандартын нэг бүрэн өсөн сайн бариулж ажиллана гэж бодож байна. Харин өнөөдрийн сургалтаар байгууллагын архивын ажлын зааврыг хэрэгжүүлэх, захин баримтын эрх зүйн орчин, олон улсын стандартыг орон нутагт хэрэгжүүлэх, төрийн албан хэрэг хөтлөлтийн шинжлэгдсэн зааврыг хэрэгжүүлэх, зааврын өөрчлөлт, цаашдын зорилт, иргэдийн өргөдөл гомдол хариутай бичгийн шийдвэрлэлтийн байдал, цаашдын зорилтын талаар заасан юм а. Мөн архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2010-аас 2012 оны дунд хугацааны зорилт төрийн архив баримт бичгээр нөхөн бүрдүүлэлт хийх, баримт бичгийн данс бүртгэл хөтлөлтийн талаарх мэдээллийг өгсөө. Харин семинарын төгсгөлд семинарын үйл ажиллагаатай холбогдуулан ярилцлага өрнөсөн юм а. Өнөөдөр архив албан хэрэг хөтлөлтийн одоо сумдын ажилтнуудад сургалт зохион байгуулж байгаа маань сургалтын гол зорилго нь юу болоод энэ сургалтыг хийснээр ямар үр дүн гарах вэ? За төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны мэдээлэл технологийн үндэсний хөтлөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2 дахь үе буюу дунд хугацааны зорилт хэрэгжих гэж байгаа. Энтэй уялдуулаад захин архив бүрдүүлэх, одоо мэдээллийн баримт бичгийг одоо архивд захин хэлбэрээр хадгалах үйл ажиллагаатай уялдуулж энэ одоо сургалт сурталчилгааг явуулж байгаа. Хоёрдугаарт нь төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, төрийн албан хэрэг хөтлөлт архивын ажлын үйл ажиллагаатай холбогдсон 2 заавар шинжлэгдэж батлагдсан. Энэ оны 1 сарын 1-ээс эхэлж мөрдөх ёстой. Энэ үйл ажиллагаатай уялдуулж энэ 2 заавараар одоо нэгдсэн сургалт нэг зорилго чиглэлтэй нэг одоо үйл ажиллагааг мөрдөх одоо энэ чиглэлээр одоо сургалт семинарыг зохион байгуулж байгаа.